хүн өнөөдөр амьдараа идээ буглаа болж штэ. Үүнээс илэн зовлон гэж байх уу? Би одоо ингээд зүгээр ингээд нуруу өвдөл явж байсан хүн чинь ингээд сүүлдээ идээ буглаа болоо хүлгүү болох шахаал. Тэгээд би ч одоо зарим нэг жоохон явдаг болол ирэхээр өөр ирэхгүй би ингээд одоо ингээд би ямар нэг хохироод үлдэлтэй биш. Тэгээд би 2022 оны 12 дугаар сард би хайралын дугаар байн зэрэг дүүргийн мөрдөн шалгах тасгийн 1-р хэлтээс цагдаагийн хэлтээс өргөдөл өгсөн. Шүүх нэмлэгийн эмч нарыг ер нь бол би гаан эмчтэй хувилдаад гаан эмчийн нөлөөнд тавтаад ингээд шүүх шинжилгээний дүгнэлт гаргаж өгөхгүй байх гэж би үзэж байна. Одоо тэгээд би прокурорт ингээ бүрэлдэхүүнтэй шинжээр томилж өгөөч гэж бусад гаргах гэж энийг прокурор хангаж өгөх уу яах вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Одоо бол ер нь хуулийн байгууллага итгэл алдарж байна шүү дээ. Би бол ингэж бодож байна. Прокурор чи хэвтэл үүслийг хангахаа. Өнөөдөр энэ хэрэг удаашгаад байгаа энэ асуудал чинь өөрөө мөрдөгчөөс бол прокуророос болоогүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл чамаг өвдсөн эсхийг шүүх хэмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч ээж ямар гэмтэл учруулжээ гэдгийг мэдчихэж тэндээс хамааруулаад зүйлчлэлийн асуудал, хариуцлагын асуудал яригдчихсан. Гэтэл шүүх хэмнэлэг нь өөрөө ийм гэмтэлтэй, ийм нотлох баримттай байхад ингээд одоо дүгнэлт гаргахгүй байгаа нь өөрөө шүүх хэмнэлгийн эмчилэлд би асуудал байна гэж үзэж байна. Анхны шүүх хэмнэлгийн эмчил хэлсэн байгаа. К эмнэлэг болон тосон цэнгэлэн эрүүл мэндэд тусламж үйлчлэгээ авсан гэх эмнэлгийн бичиг баримт ирээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэж байгаа. Ингэж болохгүй байхгүй юу? Угаасаа гэмтэл үүссэн байгаа нь байж штэ, бодиттой байж штэ, зүслэг хийдсэн байж штэ, үзлэгэн дээр тэмдэглэсэн байж штэ. Хоёр дахь чинь дүгнэлт нь гэрэлчлүүн нь анх 100 гуйнда тариа хэлгсэн эмнэлгийн бичиг баримт үгүй. Завхан тосон цэнгэлгийн эмнэлгийн өвчтний түүхийн хөтлөлт хангалтгүй байгаа тул одоо идээд буглаа ямар шалтгаанаас үүснийг тогтоох боломжгүй гэж байгаа байхгүй юу. Нөгөө барайч эмч тариа хэлсэн тухай өөрөө хавцас хэрэгтэй мэдүүлсэн байгаа. Тосон цэнгэлт идээд буглааг нээсэн тухай өвчтний түүх ирсэн мэдээж өвчтний түүх өөрөө дүгнэлт хийсэхгүй байна гэж байгаа. Энэ ойлгомжтой л асуудал шүү дээ. Эмч эмчээ хамгаалаад тодорхой хэмжээнд нөлөөнд автаад явуулсан гэж л ойлгож байгаа. Өнөөдөр тэнд гэмтэл үүсчихгүй юу гэдэг асуудал байгаа шүү дээ. Үүссэн гэмтэл нь байна, нэмчилгээ нь байж байна. Тийм учраас бид энэ асуудлаар одоо хуулийн дагуу Баянзүрх дүүргийн одоо Санхүү прокурорт бол одоо хүсэлт гаргаж байна. За Санхүү прокурор бол мэдээж одоо бүрэлдэхүүнтэй дахин шинжээж томилох хүсэлтийг хангана гэж бодож байна. Хамгийн гол нь хангалаа гэхэд шүүх хэмнэлгийн эмчнэр дахин өмнөх одоо шинжээч эмчнэрийг хамгаалаад эсвэл асуудалд холбогдсон гэдэг байгаа. Буруу эмчилгээ хийсэн гэж шалгагдж байгаа эмчээ хамгаалаад ахаад л өөр дүгнэлт гэх юм уу. Ахаад л одоо буруу дүгнэлт гаргадаггүй юм бол одоо энэ асуудал шийдэгдэх ёстой. Өнөөдөр нуруу нь өвдсөн гэд нуруугаа үзүүлэх гээд зар сурталчилгааныхын дагуу очиж үзүүлснийхээ төлөө хүн хөлөө тайруулах хэмжээнд хүртлээ ийм гэмтэж болохгүй л байхгүй юу. Тэр хүнд хариуцлага хүлээлгэх ёстой. Инхгүй бол дараагийн улсууд бас ийм байдалд орохыг үгүйсэхгүй.